Сайхан энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний ихэнх нь будаа талах төмс зэрэг хүнсийг өдөр бүр хийддэг. За эдгээрийг эрүүл энгийн хоол гэж боддог учраас баг хизээч эргэлздэг. Гэхдээ Английн нэрт эмч чихрийн шижингийн эмчилгээний чиглэлээр олон жил ажилласан доктор Дэвид Анвины хэлснээр бидний хамгийн их иддэг эдгээр хүнс зарим тохиолдолд чихэртэй адилхан нөлөө үзүүлдэг байна. За түүний нэг өвчтөд нь ингэж хэлжээ. Та надад талах будаа хоёр бараг сахар шиг үйлчилдэг гэж хизээч хэлээгүй шүү дээ. За энэ ганцхан өгүүлбэр доктор Дэвидийн эмчилгээний арга барилыг бүрэн өөрчилсөн гэдэг. За тэгвэл яагаад будаа талах төмс зэрэг хүнс нь цусан дахь сахарыг илүү хурдан өсгдөг юм бэ? За мөн бид үүнийг яагаад өдөр бүр идэж алдаа гаргадаг вэ? За өнөөдөр үүнийг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн энгийнээр ярилцгаая. За өнөөдөр дэлхийд даяар бодисын солилцооны өвчин маш хурдцтай нэмэгдэж байна. Хамгийн харамсалтай нь олон хүн өөрийгөө эрүүл гэж боддог ч үнэндээ цусан дахь сахар нь өндөр, элэг нь өвхөлсөн, эсвэл инсулиний эсэргүүцэл эхэлчихсэн байдаг байна. За хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн нэлээд хувь нь өөрийгөө өвчтөө гэдгээ мэддэггүй гэсэн судалгаа бий. За энэ өвчин олон жилийн турш бараг ямар ч шинж тэмдэггүй явдаг байна. За жаахан хэвлэлийн таргалал, хоолны дараа нойр хүрэх, ядрах, жин нэмэх зэрэг шин тэмдгийг хүмүүс насжилттай холбоод өнгөрдөг байна. За гэвч яг энэ үед дотор эрхтэнд өөрчлөлт аль хэдийн эхэлчихсэн байдаг байна. За хамгийн нэг чухал ойлголт бий. За будаа талах, гоймон, төмс зэрэг хүнс нь цардуул ихтэй. За цардуул гэдэг нь хоорондоо урт гинжээр холбогдсон олон мянган глюкозын молекул юм байна. За бид хоол идэх үед хоол боловсруулах ферментүүд энэ гинжийг жижиглэн задлаад бүгдийг нь глюкоз буюу сахар болгон хувиргадаг байна. За өөрөөр хэлбэл будаа аманд чихэр шиг амтдаггүй ч ходоодонд орсны дараа бараг бүгд сахар болон хувирдаг гэсэн үг. За доктор Дэвид энэ ойлголтыг хүмүүст илүү ойлгомжтой болгохын тулд чихрийн халбаг гэсэн хэмжүүрийг ашиглажээ. За нэг халбах сахар ойролцоогоор 4 грамм байдаг. За харин 150 грамм орчим чансан цагаан будаа нь ойролцоогоор 10 халбаг сахартай тэнцэх хэмжээний нүүрс урс агуулдаг байна. За шарсан төмс 9 халбаг. За өглөөний цайнаар иддэг cornflakes буюу сэрэл байдаг штэ. За тэр 8 халбаг. За боловсрсон гадал жимс 6 халбаг. За зарим шоколад хүртэл будаанаас бага хэмжээний сахар агуулдаг гэсэн судалгаа байна. За цусан дахь сахар огцом өсөх бүрт нойр булчирхаа инсулин ялгаруулдаг байна. За инсулины үндсэн үүрэг нь сахарыг эсүүд рүү оруулж энерги болгон ашиглуулах явдал. За гэхдээ энэ процесс өдөр бүр олон удаа давтагдвал эсүүд инсулинд мэдрэг байхаа болж эхэлдэг байна. За үүнийг инсулины эсэргүүцэл гэж нэрлэдэг. За үүний дараа элэг өвхөлж эхэлдэг. За дараа нь хэвлийн доторх эрхтний өөх нэмэгддэг. За эцэст нь цусан дахь сахар байнга өндөр болж хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэл нэмэгдэг байна. За судалгаагаар цусан дахь сахарын огцом өсөлт нь судасны доторх хамгаалтын бүрхүүлийг хэдхэн цагийн дотор гэмтээж эхэлдэг болохыг тогтоосон байна. За иймээс асуудал зөвхөн сахарын хэмжээ биш, өдөр бүр давтагддаг өндөр хэлбэлцэл юм байна. За та өөрийгөө гэртээ шалгаж болно. За ямар эрсдэлтэй байна вэ гэдгээ энгийн аргаар шалгана. За өөрийнхөө өндөртөөгөө тэнцэх хэмжээний утас ав. За түүнийгээ яг дундаас нь нугална. За дараа нь нугалсан утсаа бэлхүүсийн хамгийн өргөн хэсгээр тойруулж үзээрэй. За хэрвээ хоёр үзүүр нийлж чадахгүй байх юм бол таны бэлхүүс өндрийнхөө талаасаа илүү байна гэсэн үг. За энэ нь хэвлийн доторх эрхтний өөх ихссэн байх магадaltaаг илтгэдэг байна. За мөн инсулины эсэргүүцэл болон бодисын солилцооны хам шинжийн эрсдлийг нэмэгдүүлдэг байна. За энэ шалгалтыг ердөө гэртээ хийхэд танаас 30 секунд л шаарддаг баг. За зарим хүмүүс талах, жигнэмиг амттангаа багасгаж чаддгүй те. За энэ нь зөвхөн хүсэл зориг муутай гэсэн үг биш юм байна. Судалгаагаар хэд боловсруулсан нүүрс ус болон сахар ихтэй хүнс нь тархины шагналын төвийг идэвхжүүлээд дахин идэх хүсэл төрүүлдэг болохыг харуулсан байна. За тиймээс өөрийгөө буруутгахын оронд орчноо өөрчлөх нь илүү үр дүнтэй байдаг байна. За гэртээ амттан бага байлгах, эрүүл хүнсийг илүү ойрхон байрлуулах зэрэг жижиг өөрчлөлтүүдийг урт хугацаанд илүү үр дүнтэй гэж хэлсэн байна.
За эрүүл амьдрал эхлэхийн тулд бүх хоолоо нэг дор өөрчлөж чадахгүй. За харин баг багаар эхлэх хэрэгтэй. За нэг удаагийн будааныхаа хэмжээг багасгах. За тавган дээр илүү их ногоон нэмэх. За уурхтай хүнсээ нэмэгдүүлэх. Цагаан талхны оронд бүхэл үрийн бүтээгдэхүүн сонгох. За мөн сахартай ундаа чихэрлэг зуу шиг аль болохоор цөөрүүлэх хэрэгтэй байна. За эдгээр жижиг алхмууд цусан дахь сахарын огцон өсөлтийг багасгаад урт хугацаанд боцын солилцооны эрүүл мэндэд маш өндөр өөрчлөлт авчирдаг байна. За ингээд өнөөдрийн хамгийн чухал 3 санааг давтъя. За нэгдүгürt будаа талах төмс зэрэг нь цардуул ихтэй хүнс хоол боловсруулах үед глюкоз буюу сахар болж хуурдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар нэг аяг чансан цагаан будаа ойролцоогоор 10 халбах сахартай тэнцэх хэмжээний нүүрс ус агуулдаг байна. За гуравдугаар өдөр тутмын хоолндоо бахан өөрчлөлт хийх нь цусан дахь сахараа доктортой байлгаж чихрийн шижин, элэг өөхлөх, зүрх судасны өвчний эрсдлийг буурахад тусалдаг байна. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайктар, subscribe хийгээрэй. За дараагийнхаа видеогоор уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.